50 мянган үзэгчтэй Бурхны шашин энгийн хэлээр нэвтрүүлэг энэ удаад Өмнөд Энэтхэгийн Сирахигийн төвд лам гэвш төвдөн ташиг зочноор урсан байгаа лээ. Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Юуны өмнө ярилцлага таны бодлоор шашин гэж юу вэ гэсэн асуултаас эхлэе. Таны талаар юу гэж бодож байна? Миний бодлоор шашин гэдэг бол нинжин сэтгэл, энэрэнгүй сэтгэл, өөртөө итгэх итгэл, төвчээр, хичээл, шамдал зэрэг хүний сайн сайхан чанаруудыг урамшуулан тэтгэх арга технологи юм. Хүний сэтгэлийн эдгээр чанаруудыг дэмжин хөгжүүлж, харин хүнд байдаг муу чанарууд болох уур, хүсэл, шунал зэргийг багасгах арга техникийг шашин гэж нэрлэдэг болов уу гэж бодож байна. Тэгвэл та буддизмыг шашин гэж үздэг үү? Зарим хүн Бурхны шашныг шашин биш гэж хэлэхдээ таарч ирсэн юм л та. Тийм ээ. Тэгэхээр энэ хоёр талтай. Хэрвээ та шашныг зөвхөн хүний сайн чанаруудыг хөгжүүлэх арга гэж үзвэл буддизм шашин мөн. Гэвч та шашин буюу religion гэдэг нэр томьёог хэрэгжилж байгаа тохиолдолд тухайн үг өөрөө зөвхөн сүсэг бишрлийг л илэрхийлдэг учраас буддизм бол шашин биш гэж би бодож байна. Яагаад гэвэл буддизм зөвхөн сүсэг бишрэлд суурилдаггүй. Бурхны шашин үргэлж учир шалтгаанд тулгуурладаг. Тодорхой нэгэн учир шалтгаантай учраас өөрийгөө хөгжүүлж тэр сайн чанаруудыг өөртөө дадуулахыг сургадаг. Энэ тохиолдолд religion буюу шашин гэдэг үг нь хоёр утгатай болж байна. Миний тодорхойлж хэлсэнчлэн шашин гэдэг нь хүний сайн чанарыг хөгжүүлдэг гэвэл буддизм шашин мөн. Харин хүмүүсийн нийтлэг ойлгодгоор шашин гэдэг нэр томьёог хэрэглэх тохиолдолд буддизм шашин биш. Та Монголд хэдэн удаа ирж байсан бэ? Би өөрийн багш Жадуу Римбучийн хамт Монгол оронд бараг 20 гаруй удаа ирээд байгаа. 20 гаруй удаа гинэ? Олон удаа ирсэн байх шүү. Тийм ээ, олон удаа ирсэн. Та юу гэж боддог вэ? Монгол улс Бурхны шашинтай орон мөн үгүй юу? Намайг анх удаа Монголд ирэх үед Монгол дөнгөж коммунист дэглэмийг халж ардчилсан орон болж эхлээд байлаа. Гэсэн хэдий ч би эренгүүтэй л үгүй чин жинхэнэ Бурхны шашинтай орон байна да гэж ойлгосон. Би яагаад тэгж ойлгосон бэ гэхээр та харалт хаасаагүй л Бурхны шашны бэлэг тэмдэг болсон дүрслэлүүдийг харж болно. Жишээ нь гэр хорооллоор явхад айлуудын хаалган дээр 8 тахил, эвтэй 4 амтэн, монголчууд зарим нь том баач гэдэг ийм бэлэг тэмдгүүд хаасаагүй л байдаг байлаа л да. Тэгэд л би тэр үед би жинхэнэ Бурхны шашинтай орон юм байна гэж бодсон. Одоо бид өөрийнхөө хүссэн шашныг шүтэх хэрэгтэй. Тэр ч утгаараа олон залуус Христийн шашин, Хинди шашны зарим урсгал чиглэлд итгэх юм уу, шашны гимээр олон төрлийн итгэл үнэмшилд хуваагдах болсон. Залуусын өөр шашинд орох уламжлалт шашнаа өөрчлөхийн гол шалтгаан нь юу вэ? Үнэн дээр миний бодлоор дэлхийн зөнхлөх шашнууд болох өөрийн хэлсэн эдгээр шашнууд өөрийн гэсэн үзэл онолтой бүгдээрээ л нэгэн ижил утгатай сургаал номлолыг нийтэд хүргэдэг. Тэдгээр нь юун тухай байдаг вэ гэхээр энэр нэг үлсхэн сэтгэл, хайр, хов хүний ёс зүйн тухай байдаг. Маш олон залуу өөр шашныг сонгож байна. Харамсалтай нь тэд Бурхны шашин гэж чухам юу вэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлголгүй энэ сонголтыг хийдэг юм. Хэрв тухайн хүн үнэхээр Бурхны шашин гэж чухам юу болохыг ойлгосон бол өөр шашин руу хөрвөх ямар ч боломж байхгүй. Би үүнд 100% итгэлтэй байна. Би энийг хувь хүнийхээ хувьд маш итгэлтэйгээр хэлж байна. Одоо маш олон хүн Христийн гэх мэт өөр шашин шүтэж байна гэж та хэллээ. Би бодож байна л да. Христ итгэлтнүүд хүмүүсийн гэрээр явж сайхан зүйлс ярьж магадгүй зарим тохиолдолд эд мөнгө хоолны туслалцаа үзүүлж өөр олон талаар туслахыг эрмэлздэг байх.
Ихэнх нь залуучуудыг сүмдээ урьж, дуулж, бүжиглэх гэх мэтээр тэдний сонирхдаг зүйлээр нь татдаг байж болох юм л да. Харин шашнаа өөрчилж байгаа хүмүүсийн ихэнх нь жинхэнэ Христийн шашин гэж чухам юу вэ гэдгийг үнэхээр мэдэж энэ сонголтыг хийдэг гэж би бодохгүй байна. Тэгвэл жинхэнэ бурхны шашин гэж юу юм бол? Бурхан багш бурхны шашин гэж чухам юу вэ гэдгийг Ганжуурын 108 ботид дэлгэрэнгүй айлцсан. Гэхдээ нэг хоронгуулах юм бол бид зөвхөн хоёр үгээр л илэрхийлж болно. Бурхны шашны явдал мөр болон бурхны шашны үзэл. Тэгвэл зан харилцааны хувьд бурхны шашны ёсны явдал мөр ямар байх вэ гэвэл хэрвээ чи бусдад тусалж чадаж байвал тусал. Харин бусдад тусалж чадахгүй бол ядаж хор битгий хүрэг. Бүү гай учруулаа гэсэн санаа. Энэ бол бурхны шашны явдал мөр. Тэгвэл эндээс яагаад бусдад тусалж бас яагаад бусдад хор хүнэл хүргэхээ зогсоох ёстой юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Харин энэ асуултын хариулт нь миний түрүүний хэлсэн бурхны шашны үзлийн үүднээс гарч ирдэг. Бурхны шашны үзлээр бол бидний зовлон гунигч бай, аз жаргалч бай, алинч хэн нэгэн бүтээгээгүй. Аз жаргал, зовлон аль аль нь ямар нэгэн үеийн үр дүн байдаг. Тэдний аль алинд нь аз жаргалдаж тэр, зовлондож тэр ямар нэг шалтгаан байх ёстой. Ийм учраас зовлон жаргал нь шалтгаан ба нөхцөлийн үр дүнд гарч ирдэг. Энэ бол бурхны шашны үзэл. Бурхны шашинд хизээж чи бусдад хор хүргэж болохгүй. Учир нь бурхан багш тэгж сургасан гэж номлодоггүй. Бурхны шашны үзлээр хэрвээ үр дүн гарч ил байгаа бол түүнд ямар нэгэн шалтгаан заавал байх ёстой гэж үздэг. Энэ утгаараа аз жаргал, зовлон аль алинд нь шалтгаан ба нөхцөл байдаг юм. Зовлон бидний үйлдсэн муу үйлээс гардаг бол аз жаргал харин сайн үеийн үр дүнд бий болдог. Ийм учраас бурхны шашны үзэл харилцан хамаарлын тухай юм. Юу гэх гээд байна гэхээр бурхны шашны үзлээр бол бүх зүйл шалтгаан ба нөхцлөөс хамаардаг гэсэн үг. Үүнийг л бурхны шашны үзэл гэдэг байгаа юм. Бурхны шашны шалтгаан ба үр дагаврын хууль буюу үеийн үрийн онол нь мөн чанартай байгалийн хууль юм. Энэ хуулиар бол бидэнд учирч байгаа зовлон жаргалаас ахуулаад учрал тохиол бүрийг хинч зохиогоогүй, хинч хянан захирдаггүй. Харин бидний хийж байгаа үйлдэл энэ бүхнийг бий болгодог гэж үздэг. Биднийг шийтгдэг, эсвэл шагнадаг хинч байхгүй. Төрлөөс төрөлд бидний ухамсарын урсгалд хадгалагдсан тэгдэж байдаг төрөлхийн чадвар, авьяас нь урд төрлүүдийн бидний үйлдэж, бүтээж, өөрийн ухамсартаа үлдээсэн ул мөр юм. Хэрв тухайн үйл сайн сайхан сэтгэлээр өдөөгдсөн бол түүний үр нь буян амгалан авчирна. Муу сэтгэлээр өдөөгдсөн бүхэн зовлонгийн үр дагавартай байдаг. Үүний оронд сайхан сэтгэлийг агуулж хийсэн үйлдэл бүхэн чинь танд аз жаргал, сайн сайхан үр дүн авчирна гэж бурхан багш сургажээ. Тэгэл бурхны шашны үзэл гэдэг байгаа юм. Залуу хүний хувьд бид бурхны шашны тухай маш олон янзын үзэл бодолтой тулгардаг л та. Манай зарим багш нар бурхны шашинтай орон болгон л ядуу буурай байдаг. Балб, төвд, бутаан бас манай Монголыг харалдаа гэж хэлхийг олон удаа сонсч байсан. Гэсэх хэдий ч гэсэн бид одоо болтол сүм хийдэд очиж аз жаргалтай амьдралынхаа төлөө ном уншуулсаар л байдаг. Та энэ тал дээр юу гэж бодож байна? Би боддог л да. Бид нар өөрсдийнхөө уламжлалт шашин, итгэл үнэмшлийг хүчтэй үгүйсгээд байна уу даа гэж. Би тухайн орны ядуу буурай эсвэл хөгжингүй чинэлэг байх эсэх нь тэдний шашин шүтлгээс хамаардаг гэж огтхонч бодохгүй байна. Би үнэхээр тэгж бодохгүй байна. Магадгүй зарим итгэгчид Монголд ирээд танай орон Христийн шашинтай болвол хөгжих болно гэж хэлж болох юм.
Тэд Америк болон Европыг жишээ болгож магадгүй, тийм үү? Хэрвээ та нар Бурхны шашнаа шүтсээр л байх юм бол улс орон чинь хөгжихгүй гэд таны хэлсэн улс орнуудын жишээг ярина. Тэгвэл улс орны баян эсвэл ядуу байх нь шашин шүтлэгээс нь хамаардаг юм бол эрт үед 18 дугаар зуунд Европын хувьд байдал ямар байсныг бодож үзцгээе л дээ. Тухайн үед Европт 100% христийн шашин ноёрхож байсан. Тэр үеийн Европын хүн амын маш цөөн хэсэг нь баян, олон нийт буюу хүн амын 80% нь л ядуу байсан. 18 дугаар зуунаас хойш Европт шинжлэх ухаан, технологи хөгжиж, гагцхүү шинжлэх ухаан, технологийн хөгжлийг даган Европ төвчгсөн бүхэлдээ хөгжиж, баян чинэлэг болж эхэлсэн. Анхааралтай ажиглаад үзэх юм бол шинжлэх ухаан хөгжиж эхлэхэд христийн шашинд хэрхэн нөлөөснийг та харна. Маш олон итгэгч нар шинжлэх ухааны ном зохиолуудыг шатааж устгасан. Тэд үүнийг эдгээр номууд ертөнцийн эзний хэлснийг үгүйсгэж байна гэж тайлбарлаж байсан. Та бодол доо. Хамгийн анх дэлхийг бөөрөнхий гэж хэлсэн эрдэмтэн Галилей гэхэд гэртээ хоригдож байсныг. Яагаад гэхээр Библиэд дэлхийг хавтгай гэж бичсэн байдаг. Гэтэл Галилей дэлхий бол хавтгай биш. Бөөрөнхий болохыг баталсан шүү дээ. Шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр христийн шашны байр суурь муудсаар байсныг бид ийм олон жишээнээс харж болно. Ийм учраас баян эсвэл ядуу байх нь христийн шашнаас шалтгаалаад байгаа зүйл огт биш. Хэрвээ ингэж үзэх юм бол яагаад Япон орн чинэлэг хөгжингүй байгаа юм? Япон бол жинхэнэ бурхны шашинтай орн. Одоо Япон орн дэлхийн 3 дахь чинэлэг оронд тооцогддог. Хоёрдугаарт Япон оронд шинжлэх ухааны технологи өндөр хөгжсөн учраас л энэ орн ч бас ийм өндөр хөгжилтэй байгаа юм. Тэгвэл одоо үеийг аваад үзье л дээ. Өмнөд Америкийн болон Төв Америкийн, Филиппин гэд христийн шашинтай орнуудыг аваад үзье. Тэдний амьдрал хэцүү, маш ядуу байна. Гэвч тэд христийн шашинтай. Ийм учраас улс орны баян эсвэл ядуу байх нь шашнаас шалтгаалдаггүй. Харин тухайн орны хөгжил, орчин үеийн боловсрал, шинжлэх ухааны технологийн хөгжлөөс шалтгаалдаг. Би бас энд нэг зүйлийг орхигдуулсан байна. 13 дугаар зууны үед монголчууд маш хүчирхэг орн байсныг хүн бүр мэднэ тийм биз? Өгөөд хаан, Ховлын хаан зэрэг Монголын олон хаад бурхны шашныг шүтэж байсан. Тэр үед Монгол орн ч бурхны шашинтай байсан. Гэхдээ энэ дэлхийд хамгийн хүчирхэг нь байгаагүй гэж үү? Чингис хаанаас Тогоон Төмөр хааны хүртэл Монголын их хаад Төвдөөс Сажава болон Гармавын ёсны нууц тарины үрсгэлийг Монголын бурхны шашны дунд үеийн дэлгэрэлтийн үед аван дэлгэрүүлж байжээ. Өгөөдөө хаанаас ахуулаад зарим их хаад Гэрга, Жидор зэрэг нууц тарины ёсны бурхны авшиг авч их бүлэгний нууцыг шүтэж байв. Сажавын ёсны их бамтаа гунгааж амтсан тагуул амнаар Монголын хаадын орны багш болцоож бурхны шашныг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмрийг оруулсан байдаг. Гармавын буюу улааны урсгалын гармаа багшийг мөнх хаан залж өргөн хүндэтгэж түүнд өвөлгийн эзэн болж байсан тухай түүхийн зарим их сурвалжид дурджээ. Харин хожим үеийн дэлгэрэлтийн үе буюу богд зонхын шашин Монголд дэлгэрэх үед Төмдийн Алтан хаан 1578 онд 3 дугаар далаалан Содон жамцыг залж шашны хууль цааз гаргаж энэ шашныг дэлгэрүүлсэн байна. Мөн халахын Автай сан хаан 3 дугаар далаалан Содон жамцтай уулзсан ар газрын шарын шашны ёс суртахууныг дэлгэрүүлсэн түүхтэй. Надад бид бурхны шашныг ахуйтай хэтэрхий нэгт холбох гээд хичээгээд байдаг юм шиг санагддаг. Нэг жишээ байна л да.
Зарим хүн хэлэхдээ гуйлагчинд юм өгөхдөө гараараа өгч болохгүй. Тэгвэл чамд азгүй зүйл тохиолдно гэдэг. Тэгээд тэд энийг Бурхны шашны итгэл үнэмшил гэж ойлгодог. Энэ Бурхны шашны итгэл үнэмшил мөн үү? Үгүй ээ, энэ огт худлаа зүйл. Бурхны шашинд 6 бэлэг бараамид гэсэн ойлголт байдгийг та мэдэх байх. Энэ ойлголтоор өгүүлгийг 3 төрөлд ангилдаг бөгөөд номын өглөг, асар хувийн өглөг, эд өглөгийн өглөг гэж хуваадаг. Бурхны шашинд хэрвээ та үнэхээр бусдад өглөг өгч өгөөмөр занг өөртөө төлөвшүүлэх гэж байгаа бол бас өглөг өгөх гэж байгаа хүн чинь ядууч байсан гэсэн тэдэнд өглөгөө хүндэтгэлтэйгээр өгөө гэж сургадаг. Тэр тохиолдолд сайн үлэг бүтээн гэж юу? Тийм ээ. Хэрвээ чи тэрэнд ямар нэгэн зүйлийг өгөхийг хүссэн ч гэсэн түүнийг хүндэтгэлгүйгээр өгөх юм бол тэр жинхэнэ утгаараа буян болохгүй. Ядууч бай, хэндч бай, хүнд ямар нэгэн зүйл өгөхийг хүссэн л бол түүнийг хүндэтгэлтэйгээр өг. Хэрвээ та гуйлга гуйж байгаа хүнд өгөхийг хүссэн зүйлээ хоёр гардаад өгөх юм бол танд муу зүйл азгүйтэл тохиолдохгүй. Харин ч гайхамшигтай сайхан зүйл тохиолдох болно. Тэгэхээр дээрх ойлголт нь үнэхээр буруу ойлголт. Энэ Бурхны шашны итгэл үнэмшил биш ээ, маш буруу ойлголт. Тэгж бодож байна. Бас найдажлаа. Гэхдээ маш олон хүн энэ мэд мухар сүсгийг Бурхны шашны итгэл үнэмшил гэж ойлгодог. Бурхны шашнаас хөндөрсөн түүхийн завсар үе гэж болох 70 жилийн хугацаа биднийг маш холимог болгосон гэж би боддог. Бид Бурхны шашинтай. Гэхдээ төгс утгаараа биш. Тэгэхээр та юу гэж бодож байна? Хүн болгон Бурхны шашинтай байх ёстой юу? Тийм ээ, энэ их сайхан асуулт байна. Би Христийн олон итгэгч гадуур яваад биднийг Христийн шашинтай болгохыг хичээж байгааг харсан. Бас мэднэ. Үүнээс би шашны хүмүүсийн хувьд тухайн шашныг шүтэн бишрэгчт нь олон байх нь чухал юм байна гэж ойлгосон. Үгүй ээ, тийм биш. Энэ буруу шүү. Миний бодлоор бол Монгол хүн бүр Бурхны шашинтан байх ёстой биш ээ. Би хязгаарч тэгж хэлэхгүй. Гэхдээ миний хувийн байр суурь бол Монгол хүн бүр Бурхны шашны соёлтой байх ёстой гэж боддог. Бурхны шашны соёл, Бурхны шашин хоёр хоорондоо ялгаатай. Би танд нэг жишээ ярья л да. Төвдөд маш цөөхөн лалын шашинтай хүн байдаг. Тэдний шүтдэг шашин бол мусульман. Гэхдээ тэдний соёл Бурхны шашны соёл. Гэртээ хэрхэн аж төрхөв, гэр бүлийнхэнтэйгээ хэрхэн харьцах, баяраа хэрхэн тэмдэглэх вэ гэд тэдний соёл нь Бурхны шашны соёл. Гэхдээ тэд Бурхны шашинтан биш. Олон нийтийн төвшөнд олон үнэн байх нь зохистой. Харин хувь хүний хувьд нэг л үнэн байх нь зохимжтой. Бид Монголын бүх хүнийг Бурхны шашинтан болгож чадахгүй шүү дээ. Та казахуудыг хараа л да. Тэд монголчууд. Гэхдээ тэдний төрлөх шашин бол лалын шашин. Бид тэднийг хүндэх ёстой, тийм үү? Монголчууд халахуудын хувьд төрлөх шашин нь Бурхны шашин. Тиймээс миний бодлоор тэд Бурхны шашны амьдралын хэв маягтай байсан нь дээр. Хэрвээ та ямар нэг шин шашныг сонголоо гэж бодоход тэр шашин таны соёлыг өөрчлөх болно. Соёлыг өөрчлөхгүйгээр тухайн шашин өөрийнхөө хэв шинж, байр суурь алдах болно. Тухайн шашин өөрийн байр суурь алдах юм бол үүнтэй хамт Монгол улсад нөлөөлөл үзүүлж чадхаа болно. Өөрийн уламжлалт шашнаа өөрчлөх тийм ч амархан зүйл биш ээ. Дээрхийн гигантын далаа багш нэг жишээ ярьж байсан юм. Христийн шашинтай нэгэн эмэгтэй Бурхны шашинтай болж л сүүлд нь тэр эмэгтэй нас өндөр болж нас нөхчхөөс өмнө маш их эргэлзэх болсон байна. Бурхны шашинд сүсгэлхийн хажуугаар ертөнцийн эзэнд ч бас итгэсээр байсан. Тэгэд далаа багш тэр хүнд өөрийнхөө уламжлалт шашнаа шүтсэн дээрээ гэж зөвлөжилтэй. Би энийг яах гэж хэлж байна вэ гэхээр Бурхны шашин монголчуудын хувьд маш чухал шашин.
Учир нь монголчуудын соёл уламжлал энэ шашинтай нэгт холбоотой юм. Би нэг жишээ хэлье л дээ. Та Римбучи бүхий өргөнд ном айлзныг санаж байгаа байх л да. Бүхий өргөнд 8 тахилыг маш томор байрлуулсан байсан. Энэ бэлэг тэмдэг нь монголчуудын өргөн хэрэгэлдэг хээ угалзуудын нэг болжээ. Энэ мэт олон зүйлээр Монголын соёл Бурхны шашинтай холбогдож байдаг. Монголын соёлын талаар тайлбарлахын тулд Бурхны шашны ойлголтыг хамт тайлбарлахгүйгээр бүрэн дүүрэн тайлбарлах боломжгүй юм. Жишээ нь 8 тахил Бурхны шашны бэлэг тэмдэг. Бурхны шашинд 8 тахилыг Бурхан багшийн ариун лагшинг бэлэгддэг гэж үздэг. Энэ бол нэг шалтгаан. Бурхны шашин монголчуудын хувьд яагаад чухал вэ? Хоёрдугаарт монголчуудын сансар судлал, Монголын одон орон, Монголын уламжлалт ангаах ухаан гэдэг бүгдээрээ л Бурхны шашинтай холбоотой болж таардаг. Ямар нэг өөр шашинтай холбоотой зүйл огт биш юм. Монголчууд үнэхээр өөрсдийн соёл, Монгол гэсэн байр сууриа хадгалж үлдэхийг хичээх юм бол Бурхны шашны соёлыг хадгалж үлдэхгүйгээр энэ нь боломжгүй зүйл. Ийм учраас хувь хүний хувьд өөрийн хүссэн шашнаа шүтэх эрхтэй учраас Христийн шашинтай Монгол хүн байлаа гэхэд өөрийнхөө Бурхны шашны соёлыг, өөрөөр хэлбэл Монгол соёл уламжлалаа хадгалж үлдэх ёстой. Монголчуудын Бурхны шашны соёл нь баялаг байхаас гадна эцэг их, гэр бүлийн харилцаа нь үнэхээр халуун дотн өндөр настай хүмүүсийг өргөж хүндэтгдэг. Энэ нь Бурхны сургаалтай яхаггүй холбоотой. Бурхны шашны үзлээр бол эцэг их, ахмад настай хүмүүс маш чухал. Монголчуудын зочноо дайлах ёс, ялангуяа махыг идэхтэй ч гэсэн маш нандин ёс уламжлалтай ард түмэн шүү дээ. Нүүдэлчин ард түмэн 5 хошуу малаа маш их хайрладаг. Энэ бол Бурхны шашны соёл. Эрдэд цагт төвдүүд монголчуудад зуны цагт мах иддэггүй байсан юм. Нэг ёсондоо бүгдээрээ цагаан хоолтон болдог байсан. Харин өвлийн цагт өөр сонголт байхгүй шүү дээ. Учир нь их хүйтэн цаг агаартай учраас. Хэдийгээр тэд малаа ядалдаг байсан ч гэсэн тэр малын бөөрийн өөх гэх мэтлэн өөх тосоор нь зулаа өргөдөг уламжлалтай байсан. Зул өргсөн буйнаа тэр амьтны хойтын буйнд зориулдаг байсан. Ийм гайхалтай нандин соёлыг та дэлхийн хаанаас ч хайгаад олохгүй. Зөвхөн Монгол төвдөд л байдаг гайхалтай сайхан соёл юм. Яг гэвэл энэ орнууд Бурхны шашинтай учраас шүү дээ. Жинхэнэ Бурхны шашин энэр нэгүсэхүй сэтгэл дээр л тулгуурладаг. Тийм болохоор хүн төрлөخت нь л цорын ганц чухал зүйл бус. Бусад амьтай бүхэн чухалд тооцогддог. Энэ шалтгааны улмаас Монголын Бурхны шашны соёл, Бурхны шашныг хадгалж үлдэх нь чухалаа гэж би бодож байна. Та энэр нэгүсэхүй сэтгэлийн тухай дурдлаа шүү дээ. Бид хэрхэн өөрийнхөө сэтгэлийг төгс утгаар нь нэгүүлсэнгүй болгох вэ? Энэ үнэ. Та бодол доо. Хэрвээ та өнгөцхөн харах юм бол би өөрөө л бүх сайн сайхныг бий болгосон гэж бодно. Римбучи хаяа ном айлдахдаа хэлдэг юм л да. Чи анх ихээс төрөхдөө гар хоосон ирсэн, харин одоо бидэнд гэр орон гэдэл бүх зүйл байна. Одоо бидэнд байгаа бүхэн бусдын тусламжтайгаар ирсэн. Тийм болохоор бусдын тухайд сэтгэл тавих нь чухлаа гэж хэлдэг. Бурхны шашинд сургахдаа яагаад бусдад туслах ёстой вэ гэдгийг хэрвээ чамд хэн нэгэн хор хүргэх юм бол чи яах вэ? Бид бусдыг өөртөө хор хүргээсэй гэж хүсэв. Яг л үн шиг бүх амьд амьтан шавж хорхой хүртэл аз жаргалыг хүсч зовлон хүсдэггүй ижил чанартай. Тааж жаргалыг хүсч бусдад ч адилхан жаргалыг хүсдэг учраас бусдад хор хүрэхгүй туслах нь чухал юм а гэж тайлбарладаг. Бид зөвхөн амиа бодож болохгүй гэсэн үг. Ягаад гэвэл энэ хорвоогийн бүх амьд амьтад тэгш эрэхтэй, адил мэдрэмжтэй, адилхан мөн чанартай юм шүү дээ.
Үндсэндээ энэ л юм. Үнэн сэтгэлээр ам бий өнгөрсөн одоо ирээдүйн буйнаа үргэлж бусдын тусын тулд өчүүхэнж эргэлзэлгүй ямагт зориул суугаа бий. Аян замд зорчигчдийн хөтчин, асах цулт хүсэгчдийн гигэн, амрах ор мөрөөсөгчдийн орн, ажиллах бол хүсэгчдийн зарцсан, асарлаар гачигдсан бүгдийн аврал нь болтугай бий. Арьяавал бурхны нэгүсгийн утраас асгаран үргэлжилсэн сүүн далайгаар ангасан бүгдийн шамлал амьрлаж аштын жаргалд умбах болтугай. Зэвт сумны аимшигт мөндөр балт хурын намраа тусал болтугай. Зэвсэг барин дайсагнагч хэн бүхэн цэцэг барин золгох болтугай. Хин намайг ачлваас та, хин намайг доромжлваас та, хин намайг үл танигч та, хин бүгд хотлоор төгс амьрлах болтугай. Огторгын хязгаар хаа хүрвч орчлонд амьтад ээлжлэн төрсөөр асрах сэтгэлээр бие мөн төдийд амьтдыг авран явагчин болтугай. Атгах хорыг амгаах юм. Амгалан жаргалангийн гарах үг. Ариун дээд гэгэрлийн сургаал эмч 10 зүгт түгэн дэлгэрэх болтугай. Бурхан шашин энгийн хэлээр нэвтрүүлэг өнгөрсөн дугаартаа Гэвш лам Төвдөн давчтай хийсэн ярилцлагын эхний хэсгийг хүргэсэн бол энэ удаад ярилцлагын 2 дугаар хэсгийг үзүүлж байна. Энэ дугаарт бидний ярилцлага шинжлэх ухаан болон Бурханы шашинд хүн өдөр тутмын амьдралдаа юуг анхаарч хэрэгжүүлж байдаг зэрэг сонирхолтой сэдвээр үргэлжлэх болно. Та бидэнд Бурханы шашин болон шинжлэх ухаан хоёрын уялдаа холбооны талаар ярьж өгөхгүй юу? Тэгэлгүй яах вэ? Энд маш том уялдаа холбоо бий. Үндсэндээ шинжлэх ухааны тогтолцоо, Бурханы шашны тогтолцоо хоёр маш адилхан. Аливаад шинжлэх ухаанчаар хандвал үнэнийг зөвхөн батлан нотолсны дараа л сая шийдвэрийг гаргадаг. Шинжлэх ухаанд шалган нотлоогүйгээр хээзээж энэ үнэ гэж баталдаггүй. Үннийг батлах хүртлээр тэд судлан шинжилсээр л байдаг. Үүнтэй адилхан Бурханы шашинд аливаад үргэлж яагаад гэсэн асуултыг тавьж, учир шалтгааныг олж, үүний эцэст задлан шинжилж ойлгодог. Бурхан багш хэлэхдээ миний ухаанд шав, хуваргууд, энгийн хар хүмүүсээ. Цохор итгэл, мухар сүсгээр надад битгий Есүсгэл. Эхлээд миний сургаалыг шинжлэн тань, судалж мэд, зөвхөн өөрийнхөө оюун ухаанаар үнэн гэдгийг танин мэдсэн цагт л миний сургаалыг хүлээн зөвшөөрөө гэж айлдсан. Энэ бол жинхэнэ шинжлэх ухаан хандлага. Та ийм шинж чанарыг өөр аль шашнаас олохгүй. Өөр шашинд бол бүтээгч ингэж хэлсэн болохоор та үнийг хүлээн зөвшөөр гэж тулгадаг. Мөн Бурхан багш, та бүхэн надаас ч гэсэн асуулт асуух хэрэгтэй гэж зөвлөсөн. Ийм учраас аливаад хандах шинжлэх ухаанч хандлага, Бурханы шашны хандлага хоёр адилхан юм. Үүний хажуугаар шинжлэх ухаан, Бурханы шашин хоёрт ялгаач бас бий. Шинжлэх ухаан гэдэг бол хөгжил дэвшил. Гадаад нөхцөл байдлын хөгжил дэвшил. Технологийн хөгжил дэвшил гэдэг энэ бол нэг ёсонд хүний 5 мэдрэхүйн аз жаргал 5 тухтай байдлыг дээшлүүлэх хөгжил дэвшил шүү дээ. Харин Бурханы шашин бол ийм биш. Бурханы шашин хүний сэтгэлийн хөгжлийг чухалчилдаг.
Бурхны шашин бол бидний өдөр тутмын амьдралд төвөг учруулагч, уур хилэн, хүсэл, шунал, мунхаг буюу юм мэдэхгүй байдлыг багасгаж, өөрийнхөө сайхан сэтгэл гих зэрэг сайн чанаруудыг хөгжүүлэх арга ухаан юм. Энэ бол Бурхны шашны гол үзэл шүү дээ. Үүнийг хүнд төлөвшүүлэх нь Бурхны шашны зорилго. Шинжлэх ухаан болон Бурхны шашны үзэл онол, түүнийг задлан шинжлэх арга барил нь нэлээд төстэй. Ийм учраас сүүлийн үед шинжлэх ухааны зарим эрдэмтэд Бурхны шашныг сонирхон судлах болсон. Бурхны шашин бол сүүлийн жилүүдэд Америкт хүчээ авч байгаа соёлын болоод шашны урсгал болохыг статистик тоо баримт харуулж байна. Нэгдсэн улсын нийт хүн амын 9% нь Бурхны шашинтан болоод байгаа нь христийн шашин, жудизм, шашингийн үзлийн дараа орох дөрөвдөгч итгэл биширлийн их булаг болжээ. Америкийн Бурхны шашинтангуудын ихэнх нь Аз Америкчууд байгаа юм. Нэгдсэн улс Бурхны шашинтангуудад гайхалтай өөр орчин бэлгэлээ зогсоогүй тэдний хөгжлийн явц дахь өвөрмөц түүх, цаашдын түгэн дэлгэрэлтийн үргэлжлэх үе шатыг өнгөрүүлэх таатай орчинг бүрдүүлж байна. Сүүлийн үед Бурхан шашныг шинжлэх ухааны үүднээс судалдаг Mind and Life Institute идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон. Тус институтын удирдлагын баг өрнөтийн нэр хүнд бүхий идэвхтэй судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтдээс бүрддэг бөгөөд тэд төрөл бүрийн судалгаа хийхээс гадна Бурханы шашныг шинжлэх ухааны үүднээс судлах судалгаа шинжилгээг явуулж уулзалт ярилцлагуудыг зохион байгуулдаг байна. Гэхдээ Бурханы шашны зарим ойлголт сургаалууд ойлгоход маш хэцүү. Бурханы шашинтай хүмүүс та бүхэн хэлэхдээ хүний төрлөөс гадна өөр 5 төрөл байдаг. Жишээ нь там, тэнгэр, араатны төрөл гэх мэт төрлүүд байдаг. Амьтны төрөл байдгийг би мэднэ л дээ. Яагаад гэвэл бид харж бас хүрч чаддаг. Харин бусад төрлүүдийн хувьд бид байгаа үгүйг нь үнэхээр мэддэггүй. Бид тэднийг хардггүй, бас хүрч үзээгүй. Та бүхэн тэднийг үнэхээр байдаг гэж яаж батлах юм? Мөн гэгэрэлд хүрч болох тухай ярьдаг. Энийг ч гэсэн хэрхэн батлах вэ? Гэгэрэлд хүрч болдог гэдэг нь батлагдсан. Бид Бурханы шашны ёсоор бол хүн гэгэрэх боломжтой гэж хэлдэг. Гэгэрнэ гэдэг нь хааны газарт очно гэсэн үг биш юм. Гэгэрэлд хүрэхийг төвдөр санжай гэдэг. Монголоор бурхан болно гэж хэлдэг. Үнэн дээр бурхан гэдэг нь Будда гэсэн үг. Будда гэдэг нь санскрит үг бөгөөд 2 утгатай шүү дээ. Эхнийх нь сэрсэн гэсэн утга байна. Харин хоёр дахь нь өргөжин дэлгэрэх гэсэн утга байна. Энийг төвдөр санжай гэдэг юм. Сан гэдэг нь сэрэх гэсэн утгатай. Юунаас сэрэх вэ гэвэл мунхаг байдал төрөгдлөөс сэрэх. Ямар төрөгдөл байна вэ гэвэл миний өмнө хэлсэнчлэн уур хилэн, хүсэл шунал, ата хорсол гэх зэрэг хүний муу сэтгэлийн нойрноос сэрэх юм. Харин J буюу өргөжин дэлгэрэх гэдэг нь хүний мэдлэг оюун дэлгэрэх, оюун ухаанаа хөгжүүлэх гэсэн утгатай юм шүү дээ. Үүнийг л Будда гэж нэрлэдэг. Одоо асуулт руугаа эргэж очие. Бидний асуулт бол бид эдгээр муу сэтгэлээсээ үнэхээр ангижирч чадах уугүй юу гэдэг асуулт юм биз дээ, тийм үү? Тийм ээ, тийм. Тийм ээ. Бурхны шашинд үүнийг логик, учир шалтгааны хувьд хэрхэн тайлбарладгийг авч үзье л дээ. За бидний уур хилэн, хүсэл шунал, мунхаг байдал нь буруу сэтгэл. Зөвхөн энэ шүү дээ. Эдгээр нь буруу сэтгэлээр өдөөгдсөн байдаг. Жишээ нь та даарвал хүйтнийг багасгах ямар нэг эсрэг зүйлийг олох юм уу? Тийм нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй болно. Та зөвхөн сэрүүхэн болоосой гэж залбирх нь хангалттай. Үүний оронд халууныг дэмжихэд байгалийн жамаараа хүйтэн байхаа болж та дарахаа болно. Үүнтэй адил уур хилэнг багасгахын тулд өөрийнхөө энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэрэнгүй сэтгэлийг төрүүлнэ гэдэг нь альваг сайн талаас нь харна гэсэн үг юм. Энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлээд ирэхээр байгалийн жамаар уур хилэн багасна. Мөн мунхаг сэтгэл байна. Мунхаг сэтгэл гэдэг нь бодит байдлыг ухамсарлахгүй байх явдал юм.
Та бодит байдлыг ойлгож, энэ ойлголтоо улам бэхжүүлж чадсанаар өөрийнхөө муу сэтгэлийг аажмаар багасгаж, үүнээс бүр мөсөн салж болно. Үүнийг л бид гэгэрл гэж нэрлэдэг. Одоогийн бидний сэтгэлд маш олон төрлийн муу сэтгэл агуулгадж байдаг бол энэ бүхнийг алга болгож чадвал түүнийг гэгэрэлд хүрлээ гэж хэлдэг шүү дээ. Хүмүүс там бэрдийн төрлийг хараагүй гэж боддог. Хүний төрөл байгааг мэдхэд амархан гэдгийг та мэднэ. Амьтны төрөл ч гэсэн. Одоо тэнгэрийн төрлийн тухай асуудал гарч ирнэ. Та анхааралтайгаар бодож үзвэл бидний нүдэрээ харж чаддаггүй олон амьд амьтан байдгийг ойлгох болно. Бид харддаггүй ч гэсэн тэд оршсоор л байдаг. Бид сүнсний тухай ярьдаг. Одоо зарим эрдэмтэд онцгой сонин аваа гаргадаг биетийг судалж байгаа гэж хүртэл ярьдаг шүү дээ. Ямар нэгэн зүйл байна гэж үзээд судалж байгаа. Хүмүүс бэрдийн төрөл байгааг мэдэхгүй гэж хэлдгийн цорын ганц шалтгаан нь бид үүнийг харахгүй байна гэж хэлдэг. Ийм болохоор би үүнийг баттай мэдэхгүй гэдэг. Энэ шалтгаанаар үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй л дээ. Мөн бурхны шашинтай хүмүүс бид урд төрөл, хойд төрлийн тухай ярьдаг шүү дээ. Хэн нэг нь урд нас, хойд нас гэж байхгүй. Ягаад гэвэл би тэрнийг санахгүй байна гэж хэлж магадгүй л дээ. Энэ үнэндээ бүрэн дүүрэн хариулт биш юм. Тэгвэл урд нас, хойд нас гэж байдгийг бид яаж мэддэг вэ? Өөрийнхөө урд насыг эргэн сандаг олон хүн бий. Хэрвээ үнэхээр урд нас байдгүй юм бол тэд яаж урд насаа эргэн сансан байж таарах вэ? Энэ бол урд нас байдаг гэж хэлэх нэг шалтгаан. Хоёрдугаарт учир шалтгаантайгаар бодож үзвэл хүн төрлөختөн бид хоёр янзын мөн чанартай. Бие ба сэтгэл гэж. Бие бол биет зүйл шүү дээ. Харин сэтгэлд биет чанар гэж үгүй. Бурхны шашны үзлэр бол шүү дээ. Тарих бол оюун санаа биш. Бид үүнийг хараахан сэтгэл биш гэж үздэг. Тэгэхээр энэ бие бүрэлдэхэд ямар нэгэн нөхцөл шалтгаан заавал байх ёстой. Энэ биеийн ДНК-г шинжилээд үзэх юм бол чи эцэг эхээсээ үүссэн болох нь тогтоогдно. Эцэг эхээ чинь бие бас л тэдний эцэг эх буюу өнгөрснөөс бүрэлдсэн болж таарна. Энэ мэтчлэн өнгөрсөн рүү явсаар л байх болно. Ингээд анх ертөнц үүссэн гэх их тесрэлтийн өмнөх цаг хугацааг аваад үзье л дээ. Тэр үед бие болоход ямар нэг шалтгаан байсан байх ёстой болж байна да. Бурхны шашинд бол үүнийг хомхын тоос гэдэг юм. Бидний биеийг бүрэлдүүлэгч эс бүрийн өнгөрсөн рүү ойртох тусам энэ хомхын тоосонд хүрдэг. Одоо бидний сэтгэлийг аваад үзье. Бурхны шашны сургаал ёсоор бол хоёр төрлийн шалтгаан байдаг юм. Бодит шалтгаан ба хавсарсан шалтгаан гэж. Жишээ нь та газарт үр суулгаад түүнээс цэцэг ургалаа гэж бодоход газарт суулгасан үр нь бодит шалтгаан. Харин арчилга, ус дулаан нь үрийг ургуулах хавсарсан шалтгаан болно гэсэн үг. Бурхны шашны ойлголтоор таны биеийн биет байдлыг үүсгэх бодит шалтгаанд өнгөрсөн үед гэх юм уу урд төрөлд ямар нэг биет зүйл заавал байх ёстой гэж үздэг юм. Сэтгэл үүсгэхэд бас хоёр төрлийн шалтгаан байгаа. Бодит шалтгаан болон хавсарсан шалтгаан. Бодит шалтгаан болсон бидний анхдагч сэтгэл байсан байж бидний одоогийн сэтгэл бий болсон байж таарна. Өчигдрийн сэтгэлийн үргэлжлэл өнөөдөрт байгаа гэсэн үг шүү дээ. Өчигдрийн сэтгэл уржигдраас үргэлжилсэн гэх мэт явсаар байгаад эхийн хэвлийд байх үед очно. Эхийн хэвлийд байх үеийн сэтгэл хаанаас үүссэн бэ? Зарим хүн ээжээсээ авсан гэж хэлж болно, би харин үгүй гэж хэлнэ.
Эхэн бүх зүйлийг мэддэг байхад харин хүүхэд төрөхдөө тийм байдаггүй. Бид хүүхдийн сэтгэлгээгээр энэ тэдний хүүхэд гэж таньдаггүй шүү дээ. Биеийн талаас нь бол бид ДНК-гаар нь л хүүхдийг энэ түүний хүүхэд мөн гэдгийг баттай мэдэж чадна. Хүүхдийн сэтгэлээр тэр түүний ээж нь гэж бид мэдэж чадахгүй. Ямар ч эрдэмтэн үүнийг баталж чадахгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бидний бие биет зүйлээс үүсэлтэй. Бидний оюун санаа харин эцэг эхээс авсан зүйл биш ээ гэсэн үг. Ийм учраас сэтгэлийн үүсэх бодит шалтгаан нь бас сэтгэл байж таарна. Тийм болохоор Бурхны шашинтнууд урд насны сэтгэлийн үргэлжлэл одоогийн сэтгэл мөн гэж үздэг. Би ч ялгаагүй. Сэтгэл байгаа л бол тэнд урд нас гэж байна л гэсэн үг. Таны мэдэж байгаачлан би оюутан байхдаа Бурхны шашинт оюутнуудын холбоонд ажилладаг байсан юм. Тэр үед нэг хүн надаас маш олон хүн зөвхөн хоолтой хонохын төлөө шаргуу ажиллаж байна. Тэдэнд урд нас юм уу? Хойд насны тухай бодож буян хийх чөлөө зав бараг байхгүй. Чи тэдэнд яаж туслах юм бэ гэж зарим хүмүүс надаас асууж байсан. Та энэ талаар хэлээч. Зөвхөн энэ амьдралын төлөө завгүй хөдөлмөрлөх тэр хүмүүст би хэрхэн тусалж чадах вэ гэж юу? Тэд эсвэл урд нас байдаг гэдэгт итгэдэггүй хүн хэнч байлаа гэсэн. Хүн энэ насандаа сайн үлийг бүтээх юм бол хойд насандаа гарцаагүй сайн төрөлд төрөх болно. Ер нь энгийн хүмүүс өглөөс ирээд өнөөдөр би амьд байгаа нь хичнээн азтай хэрэгвэ. Би амьтан болж төрөөгүй хүн болсон учраас оюун ухаанаа ашиглаад өөрийнхөө аль чадхаар бусдад туслая гэж шийдэх хэрэгтэй. Тэгэд би өнөөдөр аль чадхаараа бусдад туслах болно. Үгүй бол ядаж бусдад хор хүрэхгүй гэсэн сэтгэлийг хүчтэй төрүүлэх хэрэгтэй. Үүний дараа өөрийнхөө өдөр тутмын ажил, бизнес байна уу, юу байна, тэр ажлаа хийж, бизнес хийдэг байлаа ч гэсэн түүнийг зарчимтай, зөв зохицуулалттай хийж бусдыг хуурм мэхлэхгүй байхад л болно. Хуурм мэхлэх, хорлох сэтгэлгүй л бол юу ч хийж болно. Тэгэд орой унтахаас өмнө тэр өдөр юу хийж, юу үйлдснээ эргэн санаж, бусдад хор хүргэж, муу сэтгэлээр хандсан бол гэмээ наманчилж, би өглөө амлснаа биелүүлээгүй байна гэдгээ ухамсарлаж, ахиж ингэхгүй гэдгээ өөртөө амлах хэрэгтэй. Харин өдрийн турш өглөө өөртөө амлснаа биелүүлж чадсан бол би үнэхээр хүн шиг амьдарч байна гэж тэрэндээ баярлан урамших хэрэгтэй. Ийм сэтгэлийг төрүүлж чаддаг тэр хүн урд нас, хойд насанд итгэдэггүй ч байлаа гэсэн эргэн төрөх нь гарцаагүй. Ягд гэвэл түүний энэ төрөлдөө бүрдүүлж байгаа шалтгаан нь сайн учраас юм шүү дээ. Залуу хүний хувьд хэрхэн орчин үеийн бодис байх вэ? Монголын залуучууд Бурхны шашинтай хүний хувьд ямар байдалтай бие авч явах ёстой талаар мэддэг байх нь их чухал гэж би боддог. Яагаад гэхээр бид Бурхны шашны талаар их ерөнхий ойлголттой явдаг. Бидний эцэг эхчийн талаар тийм их туршлагатай биш. Хэрхэн орчин үеийн Бурхны шашинтан байх вэ гэж асуулаа. Энэ их чухал асуудал. 21-р зуунд бид амьдарч байна шүү дээ. Энэ үед мэдлэггүй, харанхуй бүдүүлгэр амьдрах боломж байхгүй. Тэгэхээр Бурхны шашинтай залуучууд орчин үеийн боловсрол, Бурхны шашны мэдлэг хоёрыг л хослуулах хэрэгтэй. Энэ нь Бурхны шашинд мухраар сүсгэлхийн нэр огтосон биш. Би сүм хийдэд оч гэж хэлээгүй. Энэ тийм чухал биш. Эхлээд Бурхны шашин гэж юу вэ гэдгийг судлах хэрэгтэй. Чиний өдөр тутмын амьдралд өгөх ашиг тус, сайн тал нь юу вэ? Орчин тойрон бусад хүмүүст хэрэгтэй тал нь юу вэ? Улс оронд маань ямар хэрэгтэй юм бэ гэдгийг судалж мэдэх хэрэгтэй. Бурхны шашныг судлах хэрэгтэй. Залбирал унших нь тийм ч чухал биш. Эхлээд Бурхны шашныг судалж мэдчихээд дараа нь түүнд сүсгэлж бишэр.
Тэгж чадах юм бол энэ хүн хоёр далавчтай л боллоо гэсэн үг. Орчин үеийн боловсрал Бурхны шашны мэдлэг гэсэн. Энэ ч утгаараа жинхэнэ Бурхны шашны залбирал, өөр шашны залбирал хоёр огт өөр зүйлс юм шүү дээ. Ихэнхдээ хуврагуудын хурал хорж та бүхний уншлага уншиж байгаа нь бидний өдөр тутмын амьдрал ямар байх ёстой вэ гэдгийг номонд бичснээр л бидэнд сануулж байгаа юм. Сүм хийдүүдэд үргэлж хэлээр дамжуулан сайхан үгийг хэлж, түүнийг сэтгэлд дадуулах үйлийг хийж байдаг гэсэн үг юм. Таны зам байдал, харилцааны дадлыг сайжруулах дасгалыг хэлээр дамжуулан хийж байна л гэсэн үг. Хүн заримдаа ямар нэг зүйлийг хэлэхэд би энийг хийх ёстой шүү дээ гэж санддаг. Үнэн дээр Бурхны шашны уншлага энэ юм. Одоо л энийг зөвхөн уншлах төдийд ойлгоод байгаа юм. Тэгэхээр Бурхны шашинд суралцах хэрэгтэй. Ер нь Монголын залуус маш азтай. Бурхны шашны тухай олон ном орчин үеийн монгол, англи зэрэг хэлээр гарч байна шүү дээ. Гэхдээ ном болгоныг унших гэсний хэрэггүй. Далай багшийн сургаалууд гэх юм уу, тиймэрхүү номнуудыг унших хэрэгтэй. Иймэрхүү номнуудыг уншсны дараа л та Бурхны шашны ач холбогдлыг ойлгох болно. Үүний дараа өөр шашинд орох тухай асуудал гарахгүй. Би 100% итгэлтэй байна. Баярлалаа. Бидний ярилцах цаг дуусж байна. Тэгэхээр сүүлчийн асуултыг би танд нээлттэй үлдээж байна. Маш их баярлалаа. Би нэг зүйлийг орхигдуулсан байна. Үүнтэй холбогдуулаад би нэг зүйлийг хэлхийг хүсэж байна л да. Монголын залуус дэлхийд дахинд Бурхны шашин хэрхэн өргөн дэлгэрч байгааг харж түүнээс суралцах хэрэгтэй. Яагаад энэ шашин сэргэн дэлгэрч байна вэ? Одоо барууны хэдэн их сургууль Бурхны шашны, тэр тусмаа Бурхны шашны бясалгалын хөтөлбөртэй болоод байгааг харж болно. Жишээ нь энэр нэгүсгүй сэтгэл гэх мэт. Эдгээр сургуулийн тоонд Стэнфордын их сургууль, Висконсины их сургууль гэх мэт сургуулиуд багтаж байгаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө эрдэмтэд оюутнуудыг шинжилгээнд хамруулдаг. Хөтөлбөрийн үеэр тэд Бурхны шашны багшийг урьж бясалгал хийж, энэрэнгүй сэтгэл зэргийг бясалгаж, Бурхны шашны ёсны оюун ухааны дасгал хийдэг. Хөтөлбөр эхэлж тэд бясалгал хийхээс өмнө эрдэмтэд тэдний толгойд шинжилгээ хийдэг тусгай төхөөрөмжийг суурилуулан шинжилдэг юм. Харин хөтөлбөрөөр хичээлснээс 1-7 хоногийн дараа дахин өнөөх төхөөрөмжөөрөө шинжилгээ хийхэд маш их дэвшил ажиглагддаг. Тухайн оюутан сэтгэхүйн хувьд илүү тайван дүлгөөн болж стресс нь мэдэгдэхүйц багассан байхыг тэд олж мэдсэн юм л да. Тийм учраас энэ алдартай сургуулиуд энэ төрлийн хичээлийн хөтөлбөртэй болохоор шийдвэрлэж үүнийг хэрэгжүүлж эхэлсэн. Ийм учраас өнөө үед маш олон эрдэмтэд Бурхны шашинтай санал нийлэх юм уу? Нөгөө нэг хэсэг нь түүнийг үгүйсэхийг хичээх байдлаар Бурхны шашныг сонирхон судалж байна. Америкийн нэртэй эрдэмтэн, тарих судлаач Ричард Дэвидсон нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэрээр лабораторийн туршилтандаа энгийн хүмүүс болон байнгын бясалгал хийдэг буддын лам нар тэр дундаа маш залуугаараа бясалгалын мастраа шалгарсан Мингүр Римбучийг оролцуулсан ажээ. Тархины нарийн мэдрэмжтэй төхөөрөмжийг ашиглан судлахдаа бүх оролцогчдыг хайр инрэл нэгүслийн тухай бодохыг даалгасан байна. Ердийн шинжилгээнд нийт 16 мэдрэгч электродыг хүний толгойд зүүж ашигладаг бол маш нарийн шинжлэх үүднээс Мингүр Римбучийн толгойд 128 мэдрэгчийг зүүжээ. Ингээд үр дүн харахад бүх оролцогчдын тархины гамма долгион буюу хүний сэтгэл ханамж, эхийн хайр шиг хайр инэрлийн мэдрэмжийн үзүүлэлт тодорхой хэмжээгээр өссөн бол лам нарынх энгийн хүмүүсийнхээс хэд дахин илүү ажээ. Харин Мингүр Римбучигийн тоног төхөөрөмж зөв зааж байна уу гэж эрдэмтдийг гайхширтал маш өндөр үзүүлэлт гаргасан байна. Тархины үйл ажиллагааны ийм өндөр эерэг үзүүлэлтийг өмнө нь хинж үзүүлж байгаагүй нь тарих судлалд яах аргагүй онцгой үйл явдал болоод байна. Хамгийн сонирхолтой нь хайр нэгүслийн тухай бодгоо болонгууд энгийн хүмүүсийн гамма долгион шууд бурсан бол лам нарынх өндөр түвшингөө удаан хугацаанд хэвээр хадгалсаар байлаа. Судлаач Дэвидсон үүнийг дүгнэхдээ байнгын бясалгал хийж нэгүүлсэнгүй сэтгэлийг үүсгэн бодох нь хүний тархийг өөрчилж тархины зүүн буюу аз жаргал амгалан тайван мэдрэмжийг төрүүлдэг хэсгийг хөгжүүлдэг гэж үзжээ. Нэгэнт хөгжсөн тархи нь гадны нөхцөл байдлаас үл хамааран нэгүүлсэнгүй амгалан мэдрэмжээ удаан хадгалж чаддаг нь орчин үеийн шинжлэх ухаан, анагаах ухаанд томоохон нээлт болж Time сэтгүүл эрдэмтэн Ричард Дэвидсоныг Америк нэгдсэн улсын 2006 оны онцлог хүнээр шалгаруулж байжээ.
Энэ бүхнийг харахад Альберт Эйнштейн хэлсэн үг биелэлээ олж явах шиг санагддаг. Тэр хэлэхдээ ирээдүйд жинхэнэ дотоод мөн чанараараа шинжлэх ухаантай хоршин нийлж чадах шашин бол зөвхөн бурхны шашин. Өөр ямар ч шашинд орон зай байхгүй гэсэн. Одоо энэ үг үнэн болох нь батлагдсаар байна. Ийм болохоор Монгол хүн бурхны шашны соёлоо хадгалж үлдэх нь чухал юм. Энийг л би хүсэж байна. Ялангуяа Монголын залуусаас. Баярлалаа. Зүгээрээ баярлалаа. Манай нэвтрүүлэгт оролцсон танд баярлалаа. Баярлалаа. Үзэгчдээ тэгэхээр бурхны шашин энгийн хэлээр нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор Өмнөд Энэтхэгийн Серахидийн төвд лам Гэвш Төвдөн Даш оролцлоо. Үнэн сэтгэлээр ам бий. Өнгөрсөн одоо ирээдүйн буйнаа. Үргэлж бусдын тусын тулд өчүүхэнж эргэлзэлгүй ямагт зориул суваа бий. Аян замд зорчигчдийн хүтчин, асах цулт хүсэгчдийн гигэн, амрах ор мөрөөсөгчдийн орн, ажиллах бол хүсэгчдийн зарцсан, асарлаар гачигдсан бүгдийн аврал нь болтугай бий. Арьяавал бурхны нэгүсгийн утраас асгаран үргэлжилсэн сүүн далайгаар ангасан бүгдийн шамлал амьрлаж аштын жаргалд умбах болтугай. Зэвт сумны аимшигт мөндөр балт хурын намраа тусал болтугай. Зэвсэг барин дайсагнагч хэн бүхэн цэцэг барин золгох болтугай. Хин намайг ачлваас та, хин намайг доромжлоос та, хин намайг үл танигч та, хин бүгд хотлоор төгс амьрлах болтугай. Огторгүй хязгаар хаа хүрвч орчлонд амьтад ээлжлэн төрсөөр асрах сэтгэлээр бие мөн төдийд амьтдыг авран явагчин болтугай. Атгах хорыг ангаах юм. Амгалан жаргалангийн гарах үг. Ариун дээд гэгэрлийн сургаал энж 10 зүгт түгэн дэлгэрэх болтугай.